За тэгээд ярианд орцгоё. Оо. Ямар гоё. Зав явж байна тий. Амар дуурж шít наашаа давлгаа нэрээд. За юу ярьчлаа. Тий. За энэ бүгдийг биелүүлээд явах юм бол амьдрал угаасаа чамд утга учиртай гоё санагдаж шүү. За юм нахаа. Сайн уу. Ажлаа дөнгөж сая дуусглаа. Дуусгалаач гэжтэй. Маргааш өглөө ичээ нэг машин буулгаад тэгээд энэчнээс 20 км-ийн зайтай газар дахиад нэг 2 машин буулгах юм. Тэгээд уламжлалт ёсороо ажлаа дуусгасан юм чи YouTube-ийн бичлэгээ эхэлнэ тий. Гэхдээ энд яг гоё үндсэн бичлэгээ хийхгүй заяа хэдүүлээ. Ямар ч гарахаас өмнө би жоохон амрыг гэж бодоод өглөөнөөс хойш жолоо ярьцаа. Одоо энэ чи 7 цаг болж байна оройн. Ажилдаа явхахаа өмнө яг 4 гэж сэрэл, үүрийн 4 гэж сэрээд тэгээд ерөөхдөө 4:40 заримдаа 5 гэж ажилдаа гардаг хгүй. За тэгээд ажлын хашаан дээр болохоор 8 өнгөрөөж ирэнгуутлаа. Тэгээд шууд ажилдаа явдаг. За тэгээд эхлээд амрахынхаа өмнө хэдүүлээ ороо янзлнаа. Орж ирээд одоо маш хол алхах учраас орж ирээ шууд хөвтөн. Тийм учраас яг тэрийг бэлдээд хэдүүлээ ороо яг гоё. Засъя. За яаж ийн. Одоо эвтэйхэн харагдаж байна уу? Эхлээд даавгаа ямар ч байсан сайхан. Дивсээд. Тэгээд надаа яг ийм солионы 2 даваа байдаг. Тэгээ ерөөхдөө 12 хоногтоор нэг 6 хоногор ч юм уу эсвэл 5-7 хоног гэх мэтлэнгээр би ер нь солиод дивсчдэг юм аа. Одоо тэгээд энэ ч нөгөө нэг гадаа бүр дулаарч амар халуун бөхчин болтой болчихжээ. Болно. Гайгүй байсан байхгүй юу? Би ч нэг өвөл ажилдаа орсон болохоор. Зя. Одоо дэрэн шидчихтэй. Одоо нөмрөх юм аа. Тэгвчнаа. За ингээл хэвээр нам болчиход байгаа. Энд чинь тэгээ бас хөөхөө тийчэн хоргон гэрэл мэрэл хаснаа. Харагдаж байна. Яг толгой дээрээ гэрэл хасдаг байхгүй. Ерөөхдөө нөө гэрэл мэрлийн доторх юмнуудаас хөөхөө өдөрцөө болно. Халуун үлээлгмээр байл тэнчэнээс халуунаа дарчин, кондикшн асаамаар байл тэнчэнээсээ бас дарчдаг байхгүй. Хөөхөө. За 30 минут амарчаад тэгээ идүүлээ. Гарч гоё юм үзцгээе заяа. За сайн уу? Явсаар агаад ийм гоё газар иржээ. Вау. Үнэн гоё харагдаж байна манайхаа. Энэ харагдж байгаа газрыг би ч гэсэн одоо анх удаа л харж байгаа шүү дээ. Та хэдтэй яг адилхан хэдүүлээ хамт үзэж байгаа л гэсэн үг энэ газрыг. Ер нь бичлэгэн дээр гарч байгаа бүх газруудыг л хэдүүлээ хамт үзэж байгаа дөө. Гэтэ эхлээд нэг жоохон ширтээд хийдэх үү. Үнэхээр гоё харагдаж байна те. Зөндөө хүмүүс явж байна өө. За энэ удаагийн бичлэгээрээ би та хэдэд нийт 7 сарын хугацаа үдсэн байна. За энэ хугацаанд ер нь бол ажиллаа бүрэн сурсан гэж би бол өөрөө дүгнэж байна. За тэгэхээр бүрэн сурсан гэдэг дээр нь яг юу орж байгаа гэхээр машинаа бол ерөөхдөө айтгаан жол одоод нэг юм
мөрөхгүй хүн шиг бол ер нь бол явдаг болсон байна. За машин ачид буулгах ер нь бол ойлгоод за ингээд ачичвал болдог доо. Ингээд ачичвал ер нь жоохон савладаг даа гэдгээр нь бол мэддэг болсон байна. За мөн газруудаа ерөөхдөө цээжлээд. Гэхдээ цээжлээд гэхлээрээ яг нөгөө нэр устанаас цээжлж бол огч чадахгүй. Би ер нь яг тийм төрлийн хүн биш юм шиг байгаа. Шууд ингээ тий. За энэ газарт бол ингэдэг тэгдэг гээл. Ерөөхдөө ингээ баримжаагаар бол цээжл. За энэ газараас бол дээр ингээд ачсан да гэд. Орон зайгаар нь ингэж цээжилдэг юм шиг байна. Яг тийм нэрээр нь ингэж дараалалаар нь те амар цээжлэг бол тийм төрлийн хүн бол биш байна. За тэгээд эхнээсээ эхлээд яг юу болж өнгөрсөн те би ингээд 7 хоног болон сараар нь ингээд багслаад ингээд маш гоё зэгцтэйгээр ярихыг хичээ. За та хэд тэгээд төвчээртэй сонсороо заяа. Маш ер нь нуршиж магадгүй шүү. Яг гэвэл би ч одоо тэгээд бас тийм айхтар юм ярьж чаддаг те тийм төрлийн хүн биш шүү дээ. Тийм сайн онц сурлагатай тийм төрлийн хүн биш учраас ер нь бол зэгцтэй ярьж чадахгүй хаа. Гэхдээ ер нь бол сайжруулах гад бас хичээгээд явж л байгаа. Тийм учраас яван дээр нь гайгүй болох ухаа гэж найдаж байна. За тэгээд ярианд орцгоё. Ямар гоё зав явж байна те. Амар дуурж шít наашаа давлгаа нэрээд. За юу ярьчлаа. Тийм амар онц сурлагатай хүмүүс биш учраас тийм гоё YouTube хийх хүмүүсийг бас зэгцтэй ярьж чадахгүй хаа. За ямар ч байсан тэгээд чадхаараа гоё ихнээс нь юу болсон талаар та ярилцъя. За би чинь 25 оны 10 сарын дундуур орсон те. За тэгээд оны нь одоо хэлчихэж байгаа учраас цаашаа он хэлэхгүй зөвхөн сар хэлээ ёо заа юм манайхаа. За 10 сарын би 13-нд ажилд орсон. За тэгээд 13-наас 11 сар хүртлээ юу болсон бэ гэхлээр эхний 7 хоног бол ер нь эхний 2-7 хоног бол ер нь ингээд машин ачиж буулгах за тэгээ ажлын процесс яаж явагддаг, гэрлүүгээ яаж хайрдаг те ерөөхдөө нэг ийм процессууд ингэж явагдаж эхэлсэн. За тэгээ тэр дундаа машин ингэж ачдаг, ингэж буулгадаг гэл те. Би чи бүр юугаач мэдэхгүй орж байгаа шүү дээ. Механик тэрийг барьж чадахгүй. Хүс салганаал, гар салганаал. Тэгээ механик тэрийг барьж чадахгүй ш нөгөө нэг том машиныг бас барьна гэд жичрээ яваад байгаа юм тэгээд. Шаана. Шаацсан баха. Шааштэй. Ерөөсө бүгдийн шаал гэдэг. Йоо. Яаж тэгж явчихсан. Механик тэргээл дэшээ доошо гаргаж чадахгүй. Унтраагаал тий дискийн шатаагаал амар өнөртэй л нөгөөтг нь. За ли би өөрөө гээл нөгөө манай ах нар чинь тэгээл. За ямар ч нэг 2-7 хоног тэгж ингэж процессыг өнгөрсөө. За тэгээд тэрний дараач ингээд 11 сар гарч байгаа байхгүй. За 11 сар гараад за бүр цаашаа бүр илгийн юм болон заяа. Намаа ингээд нэг Монгол ахтай хамт ингээд за хоёр ингээд хит хоног явчих гээд явуулдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ах маань бас шин заяа. Яг сарын өмнө орж ирсэн. 9 сард орж ирсэн заяа тэр ах маань. Би тэгсэн чинь 10 сард ороод ирсэн. Тэгтээ тэр ах маань Монголд мангар олон жил том тэрэг барьсан. Намааг бодвол бүр туршлага бол зүгээр амар заяа. Машиныг бол яаж л барина. Ганцлуудаа зүгээр хоошоо ухарч мохорно амар барьдаг заяа. Хамгийн гол нь нөгөө нэг Европ дотор анх удаа учраас бүх юм ингээ шин болчихж байгаа. Тэгээд тэр ах ямар ч намаа ингээд 2 удаа авч яваад. Бид хоёр өдөр хамт яваад тэгээ ерөөхдөө ингээд доторх ингээ процессуудаа бүгднтэй ингээд танилцж байгаа хгүй. Юу Австраас Чех рүү 2 өдөр бид хоёр яг нэг маршрутаар яваад. Тэгээ замдаа тэр чи их юм болно. Үглээ ш таах тий. Намайг нэг юм сурчаасаа гээл. Сайхан. За одоо ингэн одоо тэгэн шүү гээл. Үгүй наадахад тэгэлдэ гээл. Би ч нөгөө юугаач мэдэхгүй явж байгаа юм чи тэгэл загнуулаад сайхан явж өгнө штэ тэгээ. За тэгээд бид хоёр чи 2 өдөр явж хагаад машин аачих гэж бас илгээ юм болно. Эхний өдөр очисон чинь 7 машин өгөө. За 7 машин бол тэгээд бид хоёр яаж хийж байгааг нэг ачиж байгаа. За тэгээд дараагийн өдөр нь очисон чинь 8 машин өгөө. 8 машинаа бид хоёр гахаа. За зэний ч одоо яаж очих вүлээ гэд толгой эргээ зогсчихсэн чинь
арай удсан Монгол ах бас шинэ хүн дагуулсан явж таарад. Тэгээ тэр ахаас битээр асууад. Тэгсэн чи өө наатах чи ингэдэг ингээ. Тэгээ тэр ах битээр зааж битээр нэг ачаад. Тэгээ тижээс гараад ингээд 2 өдөр өнгөрч байгаа байхгүй. Тэгээ 3 дахь өдрөөс нь угаасаа тэгээд айгүй хэцүү юм чинь 2 хүн машинтай тэгж яваа. Дээрээс нь тэр чи хоол унд гэдэх юм чи байхгүй шүү дээ. Өдөртөө яваад өдөртөө буцаад ажлын хашир ирж байгаа учраас машин дотор хоол хийгээд идэх юм байхгүй. Би тэр хоёулаа шинэ хоолын төгөөлтөнд байх маань яваагүй учраас ямар ч тийм идчих уух юм байхгүй. Өглөө л нэг юм идчихэл гарч явж байгаа байхгүй. За тэгээд ямар ч сан 3 дахь өдрөөс нь эхлээд болоод би яг тэр 3 дахь, 5 дахь гээд 3 хоног би яг ажлын хашинтаа буцаад ингээд нөгөө машин ачилт, буулгалт за тэгээд нөгөө нэг дугуун төгжээ хийхээгээ дахиад ганцаараа үлдээд ингээд тавтаж байгаа байхгүй юу. Угаас ингээд намаа ингээд авч явах хүн байхгүй болсон. За тэгээд гэрлүүгээ хараад 2 хончоод буцаж нэгтгэхт нь ирэнгуутлаа шууд манай нөгөө нэг шин драйвер коуч маань чех коуч байна. За намайг аваа гарлаа. Йоо за бүр илгий болсон заяа. За эхний удаа аваа гарлаа. Ёо юугаач мэдэхгүй юм явж байгаа шүү дээ би чинь. Ганц 2 удаа л барьсан те. Тэгээ би шууд гарахаас өмнө нөгөө чех драйвер коучтэй хэлсэн байхгүй юу. Нөгөө утсан дээр ингээд орчуулж байгаа шүү дээ хэл мэдэхгүй юм чинь тэгээл утсан дээр орчуулаад нөгөөдгөө чат GPT-гээр бичүүлээл дахин хараад яг зөв бичиж үү гээл хараал те. За тэгээд тэгж бичиж чаад нэг юм үзүүллээ. За би ингээд огт мэдэхгүй анх удаа ингэж одоо барих гэж байна гэдгээ ингээд хэлсэн чинь манай нөгөө нэг драйвер коуч маань асуудалгүй зүгээрээ би ч гэсэн ингээд чам шиг те ийм байсан. Би одоо ингээд 22 настай байхдаа ингээд анх юу ч мэдэхгүй бас ингээд намайг шууд л бариулаад ингээд гаргаж исэн ингээд надаа бас ингээд зөрүүлээд утсан дээр ингээд орчуулад ингээд өгч исэн бохгүй. Тэгэд бүр ингээд амар гой урам аваад. За тэгээ бит хоёр гарлаа. За тэгээ драйвер коуч намаа нөгөө нэг багш маань надаас та баахан юм чекээр яриад зааж өгөөл. Ерөөхдөө яриаг нь бол бараг л нэг 10% нь ойлгож байгаа. Ганц нэг үг барьж авч ойлгоол. Тэгэл нэг ажлын карта яаж хийдгүү, яаж машинаа шалгадгүү, тэ яаж пауздгүү гээл тэр мэр юмнуудын бүгднийг надад зааж өгч байгаа. За тэгээд эхний ээлжин тэдрүүгээ заагаад гарлаа. За тэгээд цаашаа. За гараад эхний өдөрт нь гарсан чинь нэг юм дугуйтай хүн таардаг байхгүй юу. За тэгээд нөгөө дугуйтай хүний чинь ард нь ингээд 20-30 та яваад харж болохгүй те. Гүцээ төрүүлж гэдэг тэгэхгүй. За тэгэхээр би гүцээ төрүүлж байгаа нэг жижиг тэргэшэл бодоод идэм билээ угаасаа. Жохон ингээд төрүүлэн гутлаа ингээд яг ингээд нам угаасаа ингээд дарах нүггүй юу харж байгаа байхгүй. Тэгэл би нөгөө жижиг тэргэшээ бодоод рефлексээр ингээд урдуур нь орох гэсэн чинь нөгөөх маань сандраад үрүүлнээс ингээд бариад завсан. Тэгэл өөрөө ингээд цаашаа ингэж яснаа одоо ингээд дараа гээл. Нөгөөх бүр ингээд толноос гараа явсны дараа ингэж нөгөө дугуйтай өнө гүц төрүүлж байгаа байхгүй. За тэгээд тэр өдөр би ингээд баримжаа авч байгаа. За эн чинь ингээд те ниллээ ингээд бүр ингээд холдуусны дараа би ингээд гүц төрүүлээд дарах үйлдэлээ хийх юм биш те гэдгээ би яг ингээд ойлгож байгаа байхгүй ингээд. За тэгээд эхний өдрийн баримжаа авчиж байгаа. За дараачийн өдрийн заяа бит хоёр гараад манай ажлаас гараад дараачийн өдөр нь бүр ингэсэн юм байна. Бүр машин ачаад бит хоёр гарч байгаа. Вен дотор, Австри дотор төгөөлт хийх гээд гарч байгаа байхгүй. За тэгээд юу ажлын хашаанаас гарангуудаа Вен руу явах замаар ингээд нэг дунаа мөрөнгийн хажуу талаар явдаг байхгүй. Ийм нэг уулын замаар хажуу талдаа ингээд мангар том юм дунаа мөрөн ингээд урсж идэг. Айгуу гоё тэр. За тэгээд тэр дундуур явхлаар зам нь ингээд баг зэрэг нарийнхан. Тэгэхээр тийм амар бол нарийнхан биш зөө. Гэхдээ ерөнхийдөө надад бол амар нарийнхан санагдаж байгаа байхгүй. Анх удаа явж байгаа юм чинь. За тэгээд явжсэн чинь урд нэг трактор орсон. За нөгөө трактораа гүц төрүүл гэж байна. За нөгөөд ч гიშгэлээ. Тэгсэн чинь байдгүй. Амар удаан ингээл гүц төрүүлж явах. Нөгөө жижиг тэр ихэл би бодоо гიშгэж байгаа ш тулцсан хаазаа. Тэгсэн чинь гүц төрүүлэх гээл байд. Яг ингээд дөнгөж хажуугаар нь ингээл яг зэрэгцээл ирсэн чинь цаанаас урдаас машин ирж байгаа байхгүй. Тунгуутал нь нэг юм өстөө гээл нэг юм яриад тасан. Би нөгөөх нь хурдан гэж ойлгонгуутлаа. Бүр ингээ хаазаа гიშгээдсэн чи бүр амжихаа байгаад тэгээд сандраад би ингээд хажуу тишгээ зүүн тишгээ дарангуутлаа ийм дэшээ өгсдөг замсан тэр лөө ороо зогсон ч манай нөгөөдөг чинь толгоогоо бариад
яа курва гэж толгоогоо бариад ингээл яа нөгөө би нөгөө нэг осол гаргах шахлаа гэж тэгж байгаа. Тэгжсэн. Тэгээд ийн л гэж би ойлгосон байхгүй юу. Тухайн үед угаасаа тэгээд амар сандарч байгаа юм чинь нөгөө гүз төрүүлэхгүй буцаад ийшээ шахах гэхээр яг хажууд байгаад байдаг. Мөрөх гээд байдаг. Тэгээ ингээ харсан чинь зүүн талд ийм сул зам байдаг байхгүй юу. Тэгээ тийшээгээ ингээ би ороод ингээ зогсож байсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө чинь толгоогоо бариалаа. Яа ч гэсэн нэрээ гэл тэг баахан юм яриад энэ тухайн үед ойлгохгүй. Тэгэл тэгжсэн. За одоо суу. Би хойдлыг чи хараад га чи ухар гэл тэгж. Тэгээ эдгэр чи угаасаа ингээд намайг угаасаа ингээд нөгөө нэг энэ ингээд чадах юм байна гэдгийг ер нь бол анханасаа хардсан юм шиг байна. Тэгээ огт ингээ өөрөө би барь би ингээд гэж огт хэлэхгүй зэ. Зүгээр л за одоо чи ингээ одоо тэг би одоо ингээ хараад өгöd. Тэгээ өөрөө ингээ төв зам дээр зогсож жагаад намайг машинаа бариулаад ингээд ухраагаад би тийш ингээ гаргаж ирсэн байхгүй. Тэгээ гаргаад ингээд замдаа ингээ яваад би буцаал жолоодоо явсан чинь одоо ингээ зүгээрээ гэ те зүгээр ингээ ямар ч асуудалгүй ингээ утсан дээрээ орчуулж бичээ ингээд Google Translate-ээр бичмүү надад харуулж байгаа байхгүй. Тэрэн дээр нь юу гэж бичсэн байсан бэ гэхлээр за чи ингээ ямар ч санаа зовлох юм баггүй сандрах хэрэггүй сая бол 100% ингээ миний алдаа байсан. Чи хэрвээ ганцаараа явжсэн бол энэ машиныг гүйц төрүүлэхгүй байх байсан. Би чамайг ингээд гүйц төрүүлээ гэсэн учраас хоёулаа ингээд ийм үр дүн төрсөн. За тийм учраас одоо бол чи ингээ сандрах хэрэггүй. Бүх зүйлд ингээ тайван байхад бол цаашаа ямар ч асуудалгүй явна гэх. Ийм юм бичсэн байхгүй. За тэгээ би чинь нөгөөд гэж уншчаа баярлцсан. Ашиггүй дээ. Гэл тайвшраал цаашаа машинаа барайл. Тэгэл бит хоёр чинь машин хэрэгүүдээ төгөөлт мөгөлтэй гэх. Тэгэхэд ингээ анх удаа ингээ төгөөлт хийж үзэж байгаа байхгүй. Зүгээр шууд ингээ замд хоёр игнэтэй зам бахад шууд нэг нь хагаал аваараа татаа төхөөгөө хасаагаал тэгээ шууд зогсоол машинаа буулгаал ачиж тийм л. Бид эрийг хараа гахч ямар сон ингээ зандар зогсчих тийм үгэд. Тэгээ нөгөө хойно нөгөө урсгалыг хаасан маас тэр мөр ямар ч хамаахгүй заяа. Машинууд нь зүгээр л хүлээцтэй. Би биентэй ингээ зогцоол хоёр талаараа ингээ ээжлэл нэг талаараа ингээ ээжлэл гараа явчихдаг. Амар гоё. Бүр тэр мөр надад бүр амар сонирхолтой санагдаж байгаа юм чаа. Ингээд гараад ингээ болчт юм бэ штэ. Ийм учраас ингээ сандрах хэрэггүй гэдэг юм бэ штэ. За манай Монголд байсан бол яах вэ те. Даам наа дамбараа аваад энтэс зайлмайл гэд. Бөө юм болж байгаа штэ те. Нэг ах манай миний нэг пэйжний би чинь пэйж дээрээ дандаа нэг асуудлуудаа гаргадаг дэмжлэг хийдэг хэвгүй. Тэрэн дээр тийм бичлэгэн доор нь хийцэн байсан. Комментэн дээр нь нэг ах тэгсэн байсан. Монгол чи ирээд энэ Монгол томт хэрэг барьсан бол чи бүр өвөл хөдөж өгөх юм байна л да гэд ихсэн байсан байхгүй. Тэгээд би зөрүүлээд Монголд байсан бол ахаа би юугээ томт хэрэг бариа явж явах вэ гэд хэлчихсэн. Угаасаа тэгээд чадахгүй шүү дээ би Монголд бол угаасаа нэр үнэхэр чадахгүй. Энд л одоо ингэж барайл эвтэйхээ яваад байгаа учраас. За тэгээд ингээд яг ийм мэтчлэнгээр яваад 11 сар ингээд бүтэн дуусаад за тэгээд 12 сар руу орлоо. За нөгөө нэг алдарт 12 сар те. За миний пэйжийн бичлэгийг зураг мурыг харсан бол те би ингээд нэг бие ингээд ороодсон баахан юм нөгөө нэг алдааны юм цаасаар оруулаад ингээд зураг дарцсан мэт те. За тэр бол нэрээ яа цаашаа бол нэр илгийн юм босоо. За тэгээ заяа. Яг ингээд ихнээс нь яг 12 сар руу ороод юу болсон бэ гэхээр за 12 сар руу орсон чинь намайг шууд за нөгөө нэг драйвер коуч маань чех коуч маань шууд за одоо чи ингээд болсоо. Барихад ямар ч асуудалгүй. Одоо чи ганцаараа өгч авдаг. Би тэгээд тэгээд яана би ч одоо чадах юм өсөө зүгээр ямар ч зүгээр яв. Ганцаараа чи зүгээр яв гэл. Тэгэл шууд гаргаа явуулсан шүү дээ. Тэгээ хамгийн амар нь заяа. Надаа нөгөө нэг өмнөх 7 хоног нь за чи ингээд холд явш гэж огт хэлээгүй заяа. Би хүнс байхгүй, хөргөөгч байхгүй, газан плетик байхгүй, ус байхгүй. Юу ч байхгүй заяа. Зөвхөн өөрөө ажлын хувцастайгаа ярьж байгаа байхгүй. Тэгээ шууд нав гаргаа авцсан. Тэгээ хамгийн амар нь заяа шууд Австри дотор ингэж түгэлт хийлгэжсэн аа. Цаашгаа шууд Швейцар оруулал яах вэ? Ганцхан машинтай заяа. Азар ганцхан машин. Тэгтээ тэр нь бүр амар яаралтай гэж заяа. За тэгээд тэр үед юу болсон бэ гэхээр манад шин Монгол ийм диспетчер орж ирж байгаа байхгүй. Шин Монгол диспетчер заяа. Бас надтай адилхан. Би юугаач мэдэхгүй, манай нөгөө диспетчер юугаач мэдэхгүй заяа. Бид хоёр хоёулаа нэг л юм мэдж байгаа. Би энэ машиныг хүргэж өгөх ёстой. Нөгөө хүн маань энэ машиныг
маш хурдан аваачч өгөх ёстой гэдгээ л мэдчихэж байгаа. Би тэр ийм л юм мэдчихэж байгаа заяа. За тэгээд нөгөө нэг ажлын дүрм мөрөм за тэдэн цаг амрах пауз маа за тэгээд нөгөө нэг цаг хэтрүүлэх мэтрүүлэх тэр мэрийгээ бүр ингээд хоолтойгоо холиод итсэн заяа. Ганцхан битүүрийн толгойд ганцхан энэ машиныг хөргөж өгөх нөгөөх нь энэ машиныг цагт нь хүнээр хөргүүлэх гэсэн ийм яг хоёр нөхөр таарсан. Тэгээ битүүр жигнээр илгийг авч авахгүй 12 сард. За тэгээ нөгөө Швейцар руу ороод ингээд хүргээд өгчлөө. За тэгсэн чи Швейцараасаа дахиад намайг шууд Франц руу явуулж байгаа. Нөгөө Google Map-а хийгээл. За нэг Google Map-аар чи анх удаа тэгж явж байгаа шүү дээ. Зам замдаа төөрж мөөрн те буруу замаар орно. Нөгөө эднийх чинь ингээд нөгөө хурдны зам нь яг ингээд салаа болохоор ингээд мангар олон салаа болчдөг заяа. 4 замын уул зуртаараа. Анх тэр бол нэр толгой өргөл шүү дээ. Одоо ч хүртэл би заримдаа буруу салсаар л байгаа. Өнөөдөр хүртэл бас буруу салаа л явсан. Энэ Будапешт руу орж ирэхдээ бас буруу салаа л явчихсан. За тэгээд Франц ороод. За Францаас болохоор би яг ийм анх удаа бас ийм ганцаараа ийм ажилт хийж байгаа байхгүй. Ийм 4 ширхэг машин, том машин ачижсэн байхгүй. За тэгээд чи ямар юм блэ? Грэндлэр үлээ. Би бас бичлэгийг оруулж ирсэн юм ингээд холбооны юм шиг машин байна гэд тухайн үед бас пэйж дээр бичлэгийг оруулж ирсэн байхгүй. Та хэд миний пэйжээр ороод бас сонирхож болно тэр машины бичлэгийг. Би зургийг бас оруулж ирсэн. За тэгээд тэрийг ачаад цаашаа дахиад би бүр тэрийг бэлэг рүү өргөж өгсөн ингээ боддоо. Йоо бүр ганцаараа. За тэгээд хоолгүй хүнсгүй замдаа юу ийдсэн гэхлээр би зөвхөн талах хям за тэгээд бэлэн ийм борц гэдэж явсан заяа. Азар нөгөө нэг цалин бууцсан байсан учраас би нөгөө нэг евротой байсан байхгүй юу? Нэг 50 евро мураа байлгүй яла. Тэргүүрээ 5.10 гэж явсаар нь байгаад буцаад гэртээ иржсэн байхгүй юу? Йоо, илгий болсон ш. За тэгээд бэлэг дээр очлоо. Нөгөө нэг хаана буулахаа мэдгүй. Баахан дээрүүгээр хайж яваа тий. Хамгийн гол нь тэгээд нөгөө асуух гэхлээр хинээс асуухаа мэдэхгүй тухайн үед тэгээд нөгөө нэг айгүйх бодолж исэн байхгүй юу? За тэгээ ороод буулгалаа. Машин арай гэж олоод буулах гэсэн чинь 5 дахь өдөр болсон заяа. Нөгөөх нь хаацсан. Бүр тийм аазгүй те. Хаацсан заяа. За би тэгээ хагасаа бүтсээ гээд 2 өдөр бэлэгт хонохоор болж байгаа хгүй. Нэгтгэх өглөө хүртэл. Нэгтгэхэд ажил өдөр эхлэхлээр нөгөөтгөө машинаа ороод буулган заяа. За тэгээд нэгтгэд ороо буулгалаа. Машинаа буулгачаад буцаад гарах гэжсэн чинь нөгөө машины маань төрөв маань задарсан заяа. Нөгөө гидрийн төрөв маань задарсан. Гидр нь гоожоод. Йоо илгий болж байхгүй. За тэгээ буцаад гарлаа. Ашаанаас гарангуутлаа. Сервис дуудаад хилээд нөгөө. За одоо ингээ машин ингээ төрөв маань задарсан. Баах ингээ шингэн гоожоод байна гэсэн. За гээ сервис дуудаад. Сервис нь нэрэж яг дорой хурж ирэнгуутлаа янзлаад өгсөн л дөө. За тэгээ тийчнээсээ янзаж авангуутлаа. Би замаасаа Бэлгээсээ гараад Герман оронгуутлаа. Германаасаа нэг 4 лөө 5 машин ачаад за тэгээ шууд Австри руу явж исэн. За тэгээ нийт ингээд хоногонд болохлээр би чинь нэгтгэхээс ахуулаад нийт ингээд яг 12 хоногийн ингэж яг зарцуулсан байна. Австраас, Швейцараас, Францаас, Бельгээс, Германаас Австри. За тэгээ яг энэ маршрутаараа ингэж анх удаа ингэж ганцаараа явах тий. Тэгээ тэр дундаас хамгийн хэцүү байсан юм нөр хоолгүй явал хям далах идэж. Тэгээ колонки нөгөө нэг хотдог мөг байдэн шүү дээ. Манах нэг СУ-гийн хотдог. Тийм юм идэж яваад тэр бүр амар хэцүү байсан заяа. Тэр 3 өдөр идэхэд л шууд өтгөө атж байгаа юм чи. За тэгээ нөгөөрийг замдаа 0 асуудал бас амар хэцүү штэ. Байгальдах үедээ байгальдаал тий. Тийчээс илгийн юм болж байгаа байхгүй юу? Колонк орох үедээ бас колонк ороод колонк тэгэл үнэтэй штэ бас. Тэгэл нөгөө ажлаа амжихгүйгээс ахуулаад жалтгаалаад байнга нөгөө оройтдаг. Оройтхороо зогсоол олдохгүй. Зогсоолоо хайж мангар удаа явна тий. Мэдээж удаа яваад оройтчохоор өглөө эрт гарахгүй юм чинь орой эрт зогсож чадахгүй тэгэл зогсоолгүй болчиход идэг байсан байлээ л та тухайн үед мэдхгүй. Тэгэл хэцүү тэгэл яваад идэг байсан мөлий. За тэгээд ингээд 12 сар ингэж өнгөрөөд тэрний дараагаар нэг юм ингээд дүртэй болоод байж итл яасан байх нь. Манай шинэ хүн маань төрсөө.
За миний нөгөө мөрөөдлийн маань 3 дахь охин маань ямар ч гэсэн төрсөн. Ингээд 1 сард 3 охинтой болсон. За тэгээ шинэ хүн маань төрсөн учраас цалинтай амралтаа аваад би яг 12 сарын 23-нд гэртээ ирсэн байхгүй юу. Тэгээ 23-наас нөгөө шинэ жилийн амралт болчихж байгаа учраас 1 сарын 5 хүртэл угаасаа ажиллаас тэгээд ингээ амарж байгаа юм. Цалингийн 70% чөлөөдө бодоодсэн ингээд амарсан байхгүй юу. Тэгэд би тэгүн гутлаа 1 сарын 4-нд манай шинэ хүн төрсөн учраас би үргэлжлүүлээд аавын амралтаа аван гутлаа 1 сарын 25 хүртэл ингээд бүтэн сар амарсан гэртээ. За тэгээ ингээд 1 сар өнгөрчихөж байгаа юм. За тэгээд 1 сарын 25-наас ингээд 2 сар ажилдаа орж байгаа тийм. За 2 сард ажилдаа орсон чинь хамаг юм хоолтойгоо ойлголт идсэн. Буцаад бараг шинээрээ шахуу 7 хоног ингээд маш хэцүү гар мар бүр ингээд нялхаарцсан тийм. Нөгөө нэг күрт мөртөө ингээд татлаг матхаа татсан чи гар мар амар өвдөж мөвдөж явах шиг тийм. За тэгээд дахиад мэдгүй шинэ хайгууд, шинэ газрууд гээл тийм. Бүгднлөөр ингээд яваал дахиад ингээд юмнуудаа ингээд дахиад шинээр сурах процесс ингээд явагдаал. Энэ нь ингээд 3 сарын сүүлээр баг ингээд 4 сар хүртэл үргэлжилсэн заяа. За тэгээд 4 сараас яг эхлээд бүр ингээд үнэхээр ингээд гой болж ирж байгаа хгүй ингээд. Цаанаасаа заяа ингээд гой мэдрэмж төрөө тий ажлаа ингээд ерөөхдөө амжилтдаг болсон. Өглөө хідэн цагт босч хідэн цагт гарахаа ингээд мэддэг болчихсон тий. За хаанаас түлшээ авахаа мэддэг болсон. За хамгийн их нэрээ энэ цаг авдаг юм түлш байсан. Амар хэцүү. Түлш би ингээд хайжитал баг цаг 30 минут цаг маг өнгөрчдөг гэсэн зөө. 40 минутын амралтаар түлшээ хайгаад баг амждаг байсан байхгүй. Тэгээ энийг ингээд нөгөө нэг яг тухайн ингээд процессуудыг хайгаад олоод Google Map дээр тэмдэглэсэн байсан учраас маш хурдан түлш хийх газараа олоод тэгээ түлшээ ингээд хийхэд цаг маг ч гэсэн ингээд маш бага зарцуулдаг болоод тэгээд ингээд ажлуудаа ингээд яг 4 сар ихэд ингээд ерөөхдөө гайгүй болоод ирсэн байхгүй. Тэгээд дээрэс нь нэмээд гадаа маш гоё ингээд дулаараад ирсэн учраас хувцас нэмгэрчж байгаа. Тэгээд бүр ингээд ажил бүр амар гоё болоод ирж байгаа байхгүй ёо. Ягаад тэгэхээр би ч нөгөө үйл ажилдаа орсон тий. Зузаа хувцастай дээрэс нь маш хүүтэнтэй гадаа. Эцэг чинь ингээд харахад нэг хүүтэн биш юм мөртлөө ингээд салхина ингээд нефт салхилаад ингээд нефт дааруулаад байдаг байхгүй. За тэгээд гадаа ингээд дулаарчлаар ингээд цаанаасаа ингээд амар гоё мэдрэмж төрөөл хувц нэмгрээл тий. Тэгээ ажиллаа дээрээс нь маш гоё ингээд цэгцлээ болоо сургацсан тий. Бүх зүйлүүдээ ерөөд ингээд ойлгомжтой болц. За ингээд сурцсан гэд хэлэхээр бас болохгүй хаа хүмүүс тэгээд одоо бас уурлаад авах юу чадахгүй сурсан гэлээ мэлээ гэ тий. Ерөөдөө ажиллаа ойлгосон гэж ярил бас зүгээр юм байна. Ерөөдөө ажиллаа ойлгосон. Тэгээд цаашаа бол асуудалгүй. За тэгээд ажиллаа сураад амжуулаад ирсэн учраас надад ингээд маш гоё ингээд бичлэгээ хийх зав чөлөө цаг ингээд гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хүртэл ингээд явсан хугацаа маань нийт 7 сар. За цаашдаа ингээд би ямар ч байсан ингээд бичлэгүүдэд оруулнаа. Йоо за юу ч ярмаар юм дээ те. Догтлоод бүр юу хэлхэж бас мэдэхгүй юм те. Өнөөдөр ингээд юу ч мэдэхгүй юу ч чадахгүйсэн нөхөр ингээд том тэрэг барьсан. Ингээ Европоор ингээ яваад дээрээс нь бүр ингээ хитүүдээр бичлэг хийдэг болчихсон ч хүртэл ингээ явж явах шиг тий. Тэгээ ийм гоё зураг шиг газруудаараа ингээд ажиллаа хийх ингээ явдаг болсон байна. За тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хин нэгэн хэрвээ амьдрал хэцүү байна гэж бодогдож байвал мөн шантрах гад байвал за мөн би ер нь юу чадахгүй юм бэ тэгж боддог хүн байвал одоо найз ч гэсэн байх юм бол энэ бичлэгийг явуулаарай. Хүн ингээ те хичээгээд мэрийгээд байх юм бол те юу чадахгүй байсан ч гэсэн зорьсон зоригтой заавал хүрдэг юм байна шүү гэдгийг миний бичлэгүүдээс таад ингээд харж болноо. Йоо тэгтээ үнэхээр нэр гоё байна. Би тэгтээ өөрийгөө ингээд те чадна чи ингээд ийм болж явна гэж бол үнэхээр төсөөлөөгүй. Гэхдээ би зүгээр хүссэн бохгүй юу? Хүссэн
Дээрээс нь би үйлдэл хийсэн. Хүслээ биелүүлэхийн тулд би яг үйлдэл хийсэн баггүй. Дээрээс нь би хинээс чичээгүй, би угаасаа л мэдгүй, чадахгүй байсан. Яг тэрүүгээрээ л би явсан. Гэхдээ чадахгүйгээ би хоошин тавиагүй. Бүгднгийг би сурах гэж, чадах гэж хичээсний үүдэнд би өнөөдөр ингэж зурагнаас үзчихсэн газартаа ингээд бичлэг хийгээд машин дэргээ бариад ингээд явж гинэ. Тийм учраас дүүнер үзчихвэл за миний үеийн залуучууд үзэж байвал бүгд хичээгээрээ би ингээл л нэг гэр хорооллоос гаралтай айлын хашаа түрээсэлж амьдэрдэг байсан. Тэ манайх ч одоо яаранхт байсан шүү дээ. Гэр хороолт хар ажил хийгээл би ч одоо офисын тэр янз янзын ажил хийж үзээгүй. Багасаа л бүр дан хар ажил хийж явлаа нэрээ. 0 угаахаас ахуулаад тэгэл өчнөө юм хийж явлаа. За тэгээд дахиад хэлье. Залуусаа муу зүйлээс хол бай, архит амхнаас хол бай. За тэгээд гэр бүлтэй үнэнч бай, зоригтой үнэнч бай, санхүүгээ маш сайн тооцоол, хэрэггүй зүйлүүдэд битгий мөнгөр, шоу, цэнгийн, за тэгээд хэрэггүй худалдаа авалтууд те. Иймэрхүү зүйлүүд дээр огт мөнгө хэрэг байхгүй. Гол юм руугаа л мөнгөө болон санхүүгээ зориулаарай. За тэгээд мэдээч эхнэрээ хайрал, эхнэртэй үнэнч бай. За энэ бүгдийг биелүүлээд явах юм бол амьдрал угаасаа чамд утга учиртай гой санагдаж шүү. За ямаанаха. Залуусаа дээрээс нь дүүнрээ. За багацгаа дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэгийн маань дуустал нь үзсэн та хэдэд маш их баярлалаа. Лайк, мөн subscribe дарахаа мартаа манайха.